Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай шинэ 7 хоногийн мэд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв уран зохиолын эхийн утга агуулга. Тэгэхээр бүгдээрээ уран зохиолын эхийн утга агуулгыг ойлгодог болцгоё. За юун түрүүн та бүхэндээ уран зохиолын эхийн буюу ер нь эхийн сэдэв гол санаа гэж юу вэ гэдгийг сэргээж санацгаая. Эхийн сэдэв гэдэг бол зохиогчоос уг эхийг бичгээр сэтгэсэн санааг сэдвэг нь өөрөөр хэлбэл ихэд өгүүлэх тулгамдсан асуудал юм аа. За энэ бол ихэвчлэн хэн нэрээр илэрнэ. Тэгэхээр нэрлсэн зүйлс байдаг ахна. За харин эхийн гол санаа бол зохиолын төрсөн санааг гол үйл явдлаар төрсөлж гаргахыг эхийн гол санааг нь өөрөөр хэлбэл сэдв бүтээх зөрчилд санааг эхийн гол санаа гинэ. За энэ маань үүлгээр буюу ямар нэгэн үүлээр илэрдэг ийм зүйл байх нэ. За энийг ер нь бид бүхэн мэднэ, сэргээж санаж байгаа. Тэгэхээр уран зохиолын эхийн сэдв гол санааг хэрхэн тодорхойлох вэ? Тэгэхээр тухайн эхийн утга агуулгыг гаргахад чухал үүрэгтэй олон давтагдаж орсон үгийг түлхүүр үг гин. Тэгэхээр тухайн эхийн бүрдүүлэгч цогцлбор бүрийн гол утгыг мэдээлж байгаа өгүүлбэрийг түлхүүр өгүүлбэр гинэ. Тэгэхээр түлхүүр үг өгүүлбэрээр дамжуулан бид нэр эхийн сэдв гол санааг олох боломжтой. За та бүхэндээ нэг жишээ их уншиж өгье. Дөрвөн бэрх. Морь тэмээ хон өхөр дөрөв алганд минь яагаад багтахгүй байв хэмээн санаандаа шившин дөрвөн шагааг орхихуяа морь буулгах гэхэд буудаг тэмээ эс буунаа. Орхих бүхэнд буудаг хонь хүртэл ороолно. Бөгцгөнд хүсээд буудаггүй ижил буун ясна. Өвөл хавар зун намрыг нэгэн мөчөд үзье гэсэн юм шиг орь залуугийн хайр идэр цагийн бэр насны буурал ухааныг идүүгээдээ идлий химээсэн мэт дөрвөн шагаа намайг зовооно. За ийм дэвтор их байна. За хэрвээ та анзаарсан бол эхийн гол санааг буюу эхийн сэдвийг илэрхийлэх үйс нэр үгнүүдийг ногооноор за тэгээд үйл гол санааг илэрхийлэх үйлүүдийг үйл үсийг ягаанаар тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр энэ эхийн гол санаа бол хүсгэд хясна гэсэн гол санаа. Тэгэхээр альва юм хүснээр болдоггүй хүний амьдралд бэрхшээл алхам тутам тохиолдно гэдгийг биднэрт энэ гол санааг дөрвөн бэрхээр дамжуулан илэрхийлэхийг зорьсон. Тэгэхээр эхийн сэдв бол хүн хүсгэд хясдгаа гэсэн тэр сэдвийг илэрхийлэхийг зорьжээ. За эхийн гол санааг энэ жишгээр тодорхойлох боломжтой. Тэгэхээр та бүхэн багшийнхаа дараах зүйлж буй цасангаа өгүүллэгийг бичлэгээ завсууж уншаад за тэгээд гол санаа эхийн сэдвийг тодорхойлоорой хүүхдүүдээ. За өгүүлгийн 1-р хэсэг энд харагдаж байна. За өгүүлгийн 2-р хэсэг буюу төгсгөл хэсэг энд байна. За тэгээд та бүхэн өөрийгөө сорж эхийн сэдв гол санааг тодорхойлоорой. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.